Эрхэм үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Үл мэдэх ба түүний нөхөд манай нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үл мэдэх Америк орноор манай цуврал нэвтрүүлгийн нөгөө шидэт үл мэдхийн шармалгай чинь дэлхийг тойрж явсаар байгаад Лос Анжелест байгаа нэгэн айлынд хүрэлцэн ирээд байрлал олцсон байна. За амар санаагийн Батөргөл гэдэг шинэ найзтайгаа өнөөдөр бид нар танилцсан. Батөргөл минь 11 настай. Ингээд яг Батөргөлийнхөө өрөөнд дотор бид нар хамгийн тийм нандин газар нь хурж ирээд ингээд сууж байна. За Батөргөл маань их чухал залуу. Их чухал яагаад би чухал гэж байгаа юм гэхээр ярих юм ихтэй. Чи хэдвэр ангид явдаг гэлээ? 6 дугаар ангид явдаг. Тэгээ чи бол маш олон шагналууд авдаг байж. Ер нь миний баярлж байгаа, бахарч байгаа зүйл юу вэ гэхээр миний зочилсон айл, манай нэвтрүүлгийн баатрууд маань ер нь маш их тийм итвэхтэй, их авьяастай, их ээж аавынх нь их хүч хөдөлмөр, тэр хүүхдийн амьдралд их тийм шингэсэн анхаарал, авьяас нь байнга илэрж идэг. Тэгээд нэг Монголын цус Монголын удмын төлөө нэг тийм байнгын бахархалтай байгаад байгаа юм шүү. За энийг ихчтэй тайлбарлаад өгч хин миний хүчин юуны төлөө авлаа? Нөгөө хамгийн сайн хүүхдээс сарын дээр миний анги дээр. Сарын тий? Энэ сарын хамгийн шилдэг сурагч учраас гэд ийм шагнал манайд өгсөн байна. Энэ бол тэгтээ сургуулийнх нь тийм ээ. За сургуулийн ангийн шилдэг хүүхэд гэдэг нь бол ойлгомжтой. Гэтэл зөвхөн сургуулаа зогсохгүй Лос Анжелесоо зогсохгүй бүр ерөнхийлөгчийн хэмжээнд шагнал авсан ийм мундаг хүний хажууд би сууж ийн гэхээр үнэхээр амар баяртай байна. Энэ ард талд юу байгаа вэ? Хинээс өгсөн шагнал байгаа илээ? Батөрглөө. Трампас. Трамп өгсөн. Трамп гэж хий? Америкийн юу? Президент. Ерөнхийлөгч те? Ерөнхийлөгч. Яагаад энэ ч Трампгүй миний хүүдээ ийм гоё шагнал өгчөө? Намайг айгу сайн хичээл хийгээд байсан. Анги дээр сургууль дээр. За их шилдэг, мундаг байгаа учраас өгч дээ те. За тэр харж ийн өнөختөө. Ингээд Трамп хүртэл Монгол хүнийг, Монгол хүүхдийг, Монгол ирээдүйг үнэлж цэгнж байна шүү дээ. Чиний тоглосон киноноос эхлэе гэж бодож байна. Happy birthday to you. Thank you guys. Thank you for coming and taking a whole day to celebrate the amazing person that I am. And you're not. So modest, Megan. Энэ миний хувьд уулзсан найзуудаас нэг онцлог байгаа. Кинонд тоглосон. Яагаад кино тоглохоор болчих вэ? Мэдээж өөр гэсэн түүх байгаа шүү дээ. Миний хүү юунд явж эхэлсэн? Нөгөө ээжийн нэг найз нэг реклам өгсөн. За. Тэгээ ээж надад хэлээд ингээ би явмаар байсан. Явмаар байсан уу? За, тэгээд яв. Миний бодоод байсан юм ингээ байхгүй байсан. За. Тэгээ жоохон санагдаад байсан. Угаас бүх юм ингээ мэдээд байсан. За. Тэгтээ ямар ч байсан болсон уу? Ойлгосон уу? Тэгээ яагаад энэ олон хүүхдүүдээс тэр кинонд миний хөө сонгогдоод тоглож юу? Зүгээр ингээ кино ингээ бүх ангинууд ингээ кино хийжсэн. Ингээ про ингээ класс. Анги болгон ингээд өөрийн гэсэн тийм кино хийсэн юм байна тий. Тэр чинь жоохон аимшиг маягийн кино хийсэн үү? Баг зэргийн нэг тийм эвгүй үйл явдалтай тий. Нэр нь юу лээ? The Seeker. Тэр чи юу гэсэн үг үү? Хайгч, ангуучин гэсэн утгатай тий. Тэр чи тийм баахан охид дунд л алхаж явна лээ. Ганц залуу. Яагаад олон охидтай алхах тэгээд бодвол аимшигын кинод нэлээд зоригтой энэ төр байх хэрэгтэй юу? Тийм. Үгүй юу.
Харин айгуу тийм сэргэлэн энтер хүүхэд байсан. Юм руу яваадгүйгээл. Сонирхолтой байж та гоё байж тэл гэлээсэн. Тэгснэ. Тэр чамтай адилхан дөрөв, чамаас арай өөр дөрөв. What's wrong with that? Чи ер нь toy? тийм Өөр хүүхэд. Өөрөө. Чи ямар хүүхэд вэ? I think it's cool. excited ингээд За. hyper. Хайп чи өөрөө хайпер гэж юу? Нэр юу? Хөдөлгөөнтэй гэж юу? Би чамайг аягүй томоотой тийм юмд их нухацтай ингээд тайван байдаг гэж бодсон шүү дээ. Үгүй юу? Заримдаа. Заримдаа юу. За. Чи тэ ер нь яванда кино дахиад тоглоё гэж бодож байна уу? Ямар кино тоглох вэ? Тоглол. Жинхэнэ кино. Тэр нь одоо янз бүртэй одоо инээдмийн, эсвэл эмгэнэлтэй, эсвэл аимшигын, эсвэл одоо гих мэтчлэн уянгийн алийн тоглох уу? Инээдмийн үү. За чи дараачудаа ирэхэд инээдмийн тоглолцсон байгаараа гол дүрдэн заяа. Ойлгосноо. Яг Эсвэл реклам тогломоор. реклам тогломоор байна. Реклам чинь Том компани нөгөө реклам. тэгвэл яах вэ? Хэрвээ тэгвэл Олон мөнгө авна. яа хэдэг авах вэ? Ямар хэмжээний мөх вэ? Гайгүй хөл үү? Нийт. За чи их мөнгөтэй боллоо гэж ядаа. Тэр рекламд тоглоод. Тэгвэл тэр мөнгөө яаж өрөх вэ? Бодцсон юм байна уу? Бодчихлаа. Бодцсон байхгүй юу? Бодсон юм байх. Тэгээд мөнгө хүрээд ирдэг тэгээ шал димээ өрөө хийчих вэ чи бодохгүй байсаар байгаад. Тэгдэм билээ шүү хүмүүс. Сэй тэгж бодчихлаа сая. Тийм үү? Сайн бодоорой. За би одоо энэ их мөнгө байвал би юу хийх вэ гэж бодох нь шүү дээ, тийм үү? Юу? Тэгтээ чи мэдээж хүний ингээд заавал мөнгөгүй ч гэсэн хүний мөрөөдлүүд бол биелээд идэг шүү дээ, тий? Чиний хувьд бол нэг мөрөөдөл чинь биелсэн. Ямар мөрөөдөл вэ? Чи нэг хайртай амтантай болоо эцтэй. Тий. За тэрнийхээ тухай хэлээ яри. Яаж хинээс гуйв тэр? Яаж чамд зөвшөөрөв? Би бол ерөөсөө хүүхдүүдэд зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу? Нөгөө нохоогоо авахаас өмнө өдөр тэр эмээ нөгөө намайг ингээд нөгөө тэр нөгөө юмыг нөгөө сагсны нөгөө шийдвэрэн дээр нөгөө туслах гэдээсэн. Тэгээ тэрний дараа аав айгу баярлаа. Тэгээ тэрний өдрийн дараа ингээд нохоо өгсөн. Нохоо өгсөн үү? Чи тэгтээ энэ чиний мөрөөдөл байсан уу? Эсвэл зүгээр л яг байдаг л бэлэг юм шиг санагдаж байна уу? Чи гуйсан юм уу ер нь? Би гуйсан. Хинээс гуйсан? Хэдэн жилээ? 4 жил гуйсан уу? Тэгээд ээж аав ерөөсөө зөвшөөрөхгүй байсан уу? Чи яагаад гэж ээж аав ингээ аван хүлээж гэлээсэн үү? Хизээ нэгэн цагт авнаа чи болоогүй л гэсэн үү? За тэгээ болж штэ. Тэгээ чиний хүсэл мөрөөдөл чинь биелсний дараа ямар байна? Чи ер нь зөв юм мөрөөдөж юу? Зөв юм хүссэн байна уу? Ямар байна чиний найз чи? Хэн блэ нэр нь? Junior яаж вэ тэгээд? Сайн байна. Жохоноос сурж байна. Жохон сурж байна уу? Гүг би ингэж бодсон штэ. Яг мэдээж амтан бол хөөхөн л төө жижиг амтан. Гэхдээ тэр чи хөөхний хажуугаар зовлон их байдаг байхгүй юу? Одоо ямар зовлон байдаг вүлээ? Шэн. За, бан. Уйлн тэ. Гэл тэ. За, өөр яадгүй. Үгэнд ордгоо. Мөнгө хүрнэ яг үнэ. За. Тэгээ үгэнд орохгүй тий. Тэгээд дээрэс нь бас байнга чи гадаа гарах хэрэгтэй үстэй. Тийм гих мэтлэн усанд оруулдгоо. Усанд оруулна. Тэрэн зориулсан хоол хэрэгтэй юу? Энд чи цагаар ингээд хоол өхөө. Тийм. Өөгн. Эрүүл байх ёстой юу? Ёстой. Ингээ бөө ажил байгаа үстэй. Тэг бодсноо дараа нь яа за арай л дими юм өсчөөдэй гэж бодоогүй юу? Тэгснээс тоглоомон нохоол амарч тоглож байгаа шилтчих. Үгүй юу? Ингээд зүйл бүх юм ингээд жоохон simple болгоо ингээд одоо амархан болчихсон. Дүүги чи хин гэдэг үлээ? Ануудаар. Ануудаар дүү нь одоо хэдтэй? Нэг нас хагас.
Хамгийн тийм бас нэг тоглож болдоггүй, үгэнд ордоггүй үедээ байгааз. Тий. Нэг жуниор ану хоёр ерөнхийдөө адилхан байна уу? Тий. Хэн нь илүү чамаа зовоож байна? Хоёлаа хамт. Баялаа зовоож байна. Чамаас нэлээд дүү юм байлаа ш. Чи тэгээд ер нь дүүгээ одоо хасрахад халамжлахад ээж аавдаа эмээдээ тусалж чадж байна уу? Чадчих. Яаж туслах вэ чи? Жишээ. Заримдаа нөгөө тавгаа угаан Болж байна штэ. гэрээ цэвэрлэн. Хамт тоглох уу? Заримдаа ингээ гижигтэй тоглоно. Заримдаа гижигдэж тоглох уу? Тэгээд таар чинь нэг нь нэмэгтэй нэг нь эрэгтэй штэ яаж яхад те. Одоо тоглоомын бас нэг юм сонирхол өөрөөр байдаг байх. Тэгээ октод чинь одоо Google-тэй тоглохгүй болохгүй зү. Чиний саксыг тоглоно гэж чи бодож байна уу чамтай том болоод? Сонирхол байвал би зүгээр ингээ Тоглох уу? Ер нь чи яагаад энэ олон спорт дундаас саксыг сонгоод авчив? ингээ хөл бөмбөг ингээ зүгээр л хөл хэрэлдэг зөвхөн л хөл болдог. Тэгтэл сакс чинь ингээ хөл тэгээ гар. Аха. Тэгээ дээрэс нь үсрэн те. Тэгээ хурдан гүйн тийм үү? Төгөлтөр хуур одоо энэ дуу хөгжим ер нь ямар хэрэгтэй юм хүнд? Хөгжим тоглолдог ингээд хүн болох байх. Ингээ ээж аваад эсвэл игээ хөгжим тоглолдог клуб. Аха. Чи тэгээд ер нь хөгжмөөрөө явах юм уу? Эсвэл гоё хөгжим сонсдог хүн болох уу? Хөгжим сонсмоог байна. Би зүгээр л тогломоор. Монголд хоёлоо очисон тухайгаа ярил л да. Монголд миний хүү одоо очиход одоо жил болгоо очдөг. Сүйд сая 2 жил очиагүй тийм ээ. Юу н Америкаас өөр байна чамд? Арай их цас ордог. Их хүйтэн болдог те. Энд хийхийг бодвол за өөр. Хоол. За хоол нь яаж вэ? Аль нь илүү гоё вэ? За Монгол хоол ямар вэ? Би өөрхийн нутгийн хоолд дуртай. Аха, нутгийн хоолнд дуртай. За нэг нэрлэл чи хоёлаа. Цөв. Бууз. Хоошор. Гурилтай хоол. Шүл. Чи мориур тоглож байгааг харсан уу? Аха, би уучин тоглож байсан. Мориураар уу? Тийм. Тийм үү. За, юу харсан уу? Ятг. Дон. Ёоч харсан уу? Дон. Гой юунууд байдаг шүү. Заяа хөгжмөнд байдаг. Чи ийм хөгжмөн сонирхолтой юм чинь бас Монгол мориур энэ төр тоглоол ингээд сууж хахад энэ гой малгайгаа өмсч байл те. Мориур тоглоо сууж гоё штэ бас жинхэнэ Монголын одоо урлагийг бас дэлхийд юу яхад таниулахад минийх оролцсон шүү. За.
Ямар амтан нэрээ таарав тэнд сонин амтантай таарав өдөө явж байхдаа. Нөгөө айгүй өндөр нөгөө Уулны юу? тий уул нөгөө Юу авирдаг. вэ? Аргал уу? Тий харуул. Тийм үү? Өө ямар мундаг янгэр энтер байсан уу? Юм. За мундаг байна тэр чи бас. Чон манд таарсан юм биш үү? Үнэг таараагүй юу? Тэмээ мэмээ таарав. Тэгтэл нэг удаа унсан юм аа. Юу тэмээ юу? Тий. За морь унсан уу? Зүгэл суусан. Зүгээр л суусан уу? Яаж юм тэгсэн чи морь буугаач гэж байна уу? Ингээ айгүй. Ядаргаатай юм бэ энэ одоо хулдаж гэж байна. Тий. Тэгээд очиод сайн морь унс сурна шүү. Ойлгож байна уу? Ир хүн чинь бас морь унс сурах хэрэгтэй байдаг байхгүй заа юу? Миний чинь одоо дотныхоо хүмүүстэйгээ нэг алтан ордонд орцсон сууж их юм. Энэ нь одоо бодвол Таиланд л юм шиг байна, тийм үү? Тий. За хинтэйгээ явсан бэ? Одоо чи надаа нэг тайлбарлаад яар та. Энэ аавынхын ээж, энэ тэгээ миний өвөө Эрдэнэ бэлэг. Энэ дайс ширээ. Энэ тэгээ ээж, аав. Энэ тэгээ миний өвөө эмээ. Энэ тэгээ миний дүү. Дүү нөн те, анаа нөн те. Одоо Таиландд очиж үзлээ. Америк оронд амьдарч байна. Монгол улсдаа байнга очдог. Ингээ бусад улс орнуудаар ингээ явж гин. Ер нь дэлхийн олон хүмүүсийг минийхүү харж штэ тийм үү. Тэгээ тэр олон хүмүүстэй ингээ уулзж байхад харж байхад ер нь за би том болоод дэлхийд нэг юм хиймээр байна да гэж бодогддгоо. Тийм. Жишээлбэл юу хий гэж бодож байна чи? Вьетнам дээр За. айгүй их нөгөө мотоцикл байгаа. Аха. Тэгээ айгүй их тамиг хүмүүстэй. Мух агаар нь мух байсан байна тийм үү? Агаарыг дэлхийн агаарыг гой цэвэршүүлчих юмсан тийм ээ? Тийм. Бас айгүй их мотоцикл байгаа. Ингээд жоохон тэр дотор ингээд машин гарах жоохон айгүй. Хэцүү байсан уу? Замбраагүй байсан уу? Бүр 5,000 байгаа. Пөөх тийм үү? Тийм. Энэ дэлхийд одоо юу гэдгийг хүчтэй тооцогддог сүр хүчийн тийм бэлэг тэмдэг болсон энэ одоо нэг ингээд сүүгээр угжаад байж байгаа Монгол хүүхийн зураг. Бас жоохон бэлэг тэмбэрэлтэй юм уу? Яагаад гэвэл энэ хүүхдүүд маань ирээдүйд одоо дэлхийн байгалыг авч явна, аварна гэж ингэж би итгэж байгаа шүү дээ, тийм ээ? За, хоёлаа Монголд байгаа эмээ өвөө баахан ах トゥ хамаатан саданда минь төрөх ёстой шүү дээ, тийм үү? Санаж байна уу? Мен төргийн давуу өвөө. За, өөр хэмб. Мен төргийн Эрдэнэ бэлэг өвөө. Ахаа. За, эмээ нэр та. Мен төргийн дайсури эмээ. Мен төргийн тоя эмээ. Мен төргийн ээж. Мен төргийн аав. За, ах нар та. Алтан газах та, тийм үү? Тий. Сансрах та. Өөр хэм блэ? Төвшин. Баясаагч төвшаах та, тийм үү? За, ингээ битээр хэрвээ юм штэ. Зарим хүмүүсийнхээ нэрийг нэрлэж амжаагүй бол одоо бүх хүмүүстэй энэ сэтгэл маань багтсан юм шүү. Жохон сандралтай байгаа манаа хөө аргагүй штэ. Хэдийгээр одоо кино тоглодог том од ч гэсэн ингээд нэг хажууд нь нэг шар малгайтай нэг ихч ирчээд ингээд элдв толгой юм асуугаад өрөөнд нь орж ирчээ асуугаад байхаар бас хэцүүд байгаа шүү дээ тийм үү. Тийм учраас жоохон бие бариад сандрах юм байгаа бит хоёр. Дээрэс нь нэгэнд одоо өөр улс оронд амьдарч байгаа учраас энэ өөрийнхөө хэлээр байнга ярих боломж байхгүй учраас сэтгэлээ илэрхийлэх, бодлоо ингээ гаргахад жоохон хэцүү байгаа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа бах. Гэхдээ миний дүү чинь их мундаг хичээж байгаа. Ээж аав нэг хичээж байна. Аль болох одоо гэртээ байнга монголоор ярьж байна. Монголын одоо үнэр энд газар болгон ханхалж байна. Дүүтэйгээ ээжтэйгээ аавтайгаа Монгол одоо энэ орчноо энд бүрдүүлж байна. Монгол авиасыг, Монгол одоо төвчээрийг, Монгол энэ зан заншлыг удам угсааг энэ хүн маань аваа явж байна. Энд одоо бахархаас өөр яах юм бэ нөхдөд би үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Тэгээд энэ олон одоо Монголын нэрийг дэлхийд өргөх хүүхдүүдтэй хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Миний үгээ ээж аав чинь энд ямар ажил хийдгүү, хэн гэдгүү? Ээж аав хоёр
компани ажиллаулдаг. Суши. Аав нь хэн гэдэг лээ миний үгийн? Амар санаа. Амар санаа ээж нь Одоо чимэг. одон чимэг. Ээж аав нь мэдээж одоо завгүй байгаа тийм ээ, их ажил хийдэг байж таараа. Чи ээж аавыгаа за ингээд ээж аавдаа одоо 3 ерөөл хэлээ гэх тэгвэл юу гэж хэлэх вэ? Ээж аавгаа ямар байгаараа гэж өрөөх үү? Намайг хайрдаг. Хайртай тийм үү? Миний үед ч ээж нь хайртай учраас за их чинь чамд туслая. Эрүүл байгаасай гэж чи боддог үстэй ээжийг аавгаа. За өөр ямар байгаасай гэж боддог? Хоол хийдэг. Хоол идэх байгаасай. За өөр Надтай хамт байдаг. байгаасай тийм үү? Дандаа хамт. Тавт өдөр дандаа нөгөө надтай хамт байгаа ингээд тоглолтыг. Тэр өдөр бол чиний өдрөө. Тий. Гэр бүлийн өдөр байх нь тий. За их чин дүүдээ нэвтрүүлгийнхээ төгсгөлд Монгол улсаас авчирсан өчүүхэн жижиг бэлэг байгаа тэрийг өгье за. За Монгол улсаас их чин ийм бэлэг тэмдэг болсон морь авцарлаа. Чиний ард гоё гэр байт юм байна тийм үү? Тэгээд морин одоо гэрийн гадаа бол тийм ээ. Монгол айлын гэрийн гадаа бол яадгүй сайхан морь байдаг тийм ээ уян дээр нь. Тэгэхээр энэ адуу одоо миний үгийн монгол хүний бэлэг тэмдэг болж тийм миний үг хайлж хамгаалж авах болтугай. Жуниор найзтай хамт хамгаалсан чамайг заа. Энэ мориор хоёлоо уулзсан шүү за. Чи үзүүлээд ариунагч санаж байгаа нөгөө би нөгөө Трампаас нөгөө аяга авсан хүн байна штэ. Өөрөө тэгээ би одоо мундаг хүн болсон гэд ихчтэй энэ морио үзүүлсэн шүү. За юу. Баярлаа. За энэ Монголын багчууд гэдэг төрийн бус байгууллага манай нэвтрүүлгийг дэмждیں۔ Тэгээд энэ ноён Google-дэг тэгээд энэ хөрөгчин дээр наадаг Соронзын хамт манай Батөргөлд маань өгөөрэй гэсэн би одоо ингээд дамжууллаа шүү. За баярлаа. Саяан гэдэг шоколадын агч нарын бэлэг энэ амттныг дүүдээ өгсөн юм аа. National Life гэдэг даатгалын компани агч нарын өгүүлсэн бэлгийн дотроо 100,000 төгрөг хийцэн байгаа. За энэ боловсролын хуримтлалын даатгалд одоо яаж бүртгүүлэх үү гэдгийг ээж аав нь эндээс уншаад миний үгэд хэлээд өгөн заяа. Тэгээд та охин маань энэ бидний даалгаврыг биелүүлнэ шүү чи. За. Онц сурна шүү. Улам ихийг мэдэн шүү, тийм ээ. Тэгээд одоо дэлхийн ерөнхийлөгч болох нь байна шүү дээ. Дэлхийн ерөнхийлөгч гэж байдаг болов уу? Мэдгүй. За байдаг байж бодно шүү. Ирээдүйд байх ч юм билүү, тийм ээ. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөе хүмүүзэгчтэй. Бид өнөөдөр Лос Анжелест Амарснагийнхаа гэр бүлд зочлоо. Батөргөл хүүгийнхээ энэ сайхан өрөөнд нь өнөөдөр төр саатаад хүүгийнхээ ертөнцөөр аяллаа. За ингээ Батөргөлийн маань одоо ээж аав, эмээ өвөө за нийт одоо ах トゥ хамаатан саданд нь ийм мундаг хүүг өсгөж бойжуулж байгаад нь хайрлаж халамжилж байгаад нь маш их баярлалаа. Монгол түмнийхээ өмнөөс баярснаа илэрхийлье гэж ингэж хэлээд дүүгээ эрүүлэн хайж өсөн торнож алдартай том эр болно гэдэг одоо баталгаагаа амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд нэвтрүүлгээ өндөрлөе. Дахиад хап дараачийн нэвтрүүлэг хүртэл тийшээ баяртай. Тэр доор нэг юм дуурайт энэ тэр юу лээ? Хаалж байгаа. Биш ээ. Шоу хэрэггүй юу? Загас хэрэггүй юу? Нөө би хуучин загастай байсан. Яасан? Яаж яагаад өгч юу? Илүү арай их хоол өгсөн. Чи хэдрүүлсэн байна тийм халамжаа. За. Дахиад хөрхөн дүүтэй болоорой заяа. Нэг охин дүүтэй, нэг эрэгтэй дүүтэй. Үгүй юу? Би бодсон. За.